За монголчууд бол тамхи 5 нас, арх 10 нас гэж хэлдэг. Энэ бас учиртай. Гол асуудал бол за юуны өмнө бас Лувсангийн Эрдэнэ чимэг улсын хурлын гишүүнээр адилж ирсэн Эрдэнэ чимэг гишүүний бас ханаачлан батлуулж ирсэн тамхитай холбоотой энэ эрх зүйн зохицуулт бол бас тухайн үедээ бас шуугианд игдэж ирсэн авч яг урт хугацаанд бол Монголын нийгэмд бас маш том эерэг соёлыг бий болгосон гэдгийг онцлог хэлэх ёстой. Тэр утгаараа бол бас улсын хурлын гишүүн асан Эрдэнэ чимэгт бас онцгойлон талархмаар байгаа. Ер нь бол ингээд соёл бол цаашаа ингээд дахиад нөхцөл байдал, технологи, нийгмийн ойлголт, танин мэдэхүү гэдэг ингээд явдаг. За энэ зөв яг маш өргөн хүрээтэй сэдв байгаа. Энийг одоо тодорхой хэмжээнд бас зохицуулах гэдэг учраас иргэдийн дунд маш өөр төрлийн ойлголтууд байгаа. Ямар ч үсэн энэ интернет эмнэлгийн эмч БАЦ гэж дүрс сонжлогооны эмчийн бас ингээд судалгаа байгаамаа электрон тамхинаас шалтгаалж уушгинд гарах өөрчлөлт КТГ шинжилгээнд хэрхэн илэрх вэ гэдэг. Тэгээ яг энэ одоо ингээд бодит энэ юг харахаар гэрэл зургуудыг одоо энэ цээжний хөндийн зургууд болон энэ бол зөвхөн Монголын нөхцөл биш дэлхий дээр гарч байгаа юм судалгаануудын баримт байгаа. Ингээ харахаар бол яалтч арга байхгүй бусад улсуудад явж байгаа энэ одоо зохицуултыг манай улс хийх зайлшгүй шаардлагатай болчиход байгаа. Ялангуяа электрон барааны халахчин доор нэрэн доор татваргүй орж ирж байгаа энэ шингэн тамхи буюу бидний хэлээд байгаа веб дээр бол маш яаралтай, маш хурдтай зохион байгуулалт зохицуултыг хийх ёстой. Энэ бол үнэхээр одоо хяналтанд орох цаашлаад одоо энэ өвчлийн асуудал, хамрах хүрээ, үр дүн магадгүй одоо асуудалтай байгаа. Ер нь бол цар тахлын үеэс эхлээд энэ вебтэй холбоотой судалгааг олон улсад маш хэмжээгээр хийж эхэлсэн бөгөөд хэрэгэлдэггүй хүмүүсийн дэргэд бол маш их өртөмтгий байгаа нь бол ингээд нотлогдсон судалгаа байж байгаа. За энэ утгаараа бол би энэ хуулийн үйл санааг бол дэмжиж байгаа. Гэвч нөгөө талд нь бас одоо сая бас Ардсан намын бүлэг дээр энэ хуулийг хэлцэх асуудлаар бас хэлцүүлэг хийж танилцуулга авсан л да. Тэгэхээр нэг юм асуудал байгаа иргэдийн дунд байгаа эргэлзээ байгаа. Энийг ажлын хэсгээс тодруулъя. Номын чимэг гишүүнээс. Юу гэхээр таны түрүүний танилцуулга дээр хэлсэнчлэн татвар нэмэгдэнэ гэж байгаа. За дүнсэн тамхи одоо нөгөө янжуур тамхи, утаат тамхи гэсэн үг. Гал асааж, цог гаргаж татдаг тамхиг одоо ялгаж онцолж хэлээд байгаа шүү. За тэгээд энэ бүлэг дээрх танилцуулгаас харж байхад бол 800 төгрөгийн татвар нь ингээд үе шаттайгаар 4-5 жилийн дотор ингээд 18 мянга руу хүрчих юм байна. 10 мянга, 18 мянга гэд. Тэгээ энэ маань эргээд ямар одоо юу гэдгийг болгоомжл байна гэхлээр нөгөө хуурай хууль гэдэг шиг дахиад одоо бүрд илүү чанар муутай тамхи хууль бусаар орж ирэх нөхцөл байдал үүсэх үү? Энэ дээр ер нь яг энэ эрх зүйн талаасаа ер нь яг ямар зохицуулт байх юм, ямар урьдчилан сэргийлэх бодлого байх юм бэ? Мэдээж бид нар архийг, тамхиг гоё сайхан гэж сурталчлах хүн олдохгүй л дээ. Гэхдээ яг бодит байдал дээр энэ эргээд энэ татварын бодлогоо ингээд огцом нэмэгдүүлэх нь эргээд ер нь ямар одоо үр дүн гарах вэ? Энэ тал дээр одоо эрх зүйн хувьд ямар эрсдэл учирч болох вэ гэдэг дээр ямар нэгэн урьдчилан судалгаа байна уу? Энэ талаар тодруулга өгөөч. Хоёрдугаарт ер нь бол одоо энэ татварыг нэмэх, аль болохоор л нэмэхээс бид нар ингээд одоо болгоомжилж байгаа шүү дээ. Ер нь бол иргэдийн нуурын дээр татварыг олон талаар нэмснээр энэ одоо үр дүн бол асар хүнд нөхцөл байдал. Тэгээ энэ эргээд логикийн хувьд ямар нэгэн зөрчил байна уу юу? За од сүрэнгийн номын чимэг шүү. Хариулъя. За Эрдэнэ улс гишүүнд баярлалаа. Энэ хуулийг бас үзэл баримтлалын хүрээнд дэмжиж гарын үсгээ зурж хамтарч бас ажиллаж байгаад хувь гишүүний өмнөөс талархал илэрхийлж байна. За энэ хуультай холбогдуулаад бол нэлээд одоо анхны ажлын хэсэг байгуулагдсанаас хойш одоо янз бүрийн мэдээлэл бас явж байгаа. Тэгээ тамхины асуудал ярихаар ерөнхийдөө дэлхийд дахинаач гэсэн зөвхөн Монголын асуудал биш, янз бүрийн байдлаар айлгах тактикуд бас хэрэгэлдэм байлээ. Тэгээ 2012 онд Эрдэнэ чимэг гишүүнийг хүртэл одоо дотор орчин тамхи татгаа болно гэдэг хуулийг одоо ахлаад явж байхад нь тамхи татгаа болчих юм бол бар рестораны орлого байхгүй болно. Бид нар дампуурнаа гэдэг одоо асуудлыг тавьж ирсэн. 2017 онд гайлын албан татвар янжуур тамхин дээр 5% байсныг нь IMF-с та нар эрүүл мэндийн бодлого хийж чадахгүй байна. Наадах чинь одоо татвараа нэмээгээд 5%-ийг одоогийн байгаа 30% болгосон. 25%-аар огцом нэмэгдүүлсэн.
Тэгээ 17 оноос хойш дахиад үе шаттайгаар онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Тэр үед ч гэсэн хуурамч тамхи үерэлж орж ирнэ, болохгүй гэдэг зүйлийг нэлээн одоо явуулж исэн байлээ. Гэтэ одоо бид нар мэдрэмжээрээ биш тоо судалгаан дээр тогтож ярих ёстой. Үүний дараа 2020 онд Австралийн эрдэмтэд, Монгол Улсын эрдэмтэд хамтраад үнэхээр ингэж гайлын албан татварыг, онцгой албан татварыг нэмснээр хуурамч тамхи орж ирж үү гэдэг судалгааг хийсэн байлээ. Тэгээ энэний үр дүн нь харин ч энэ татварыг нэмснээс хойш хуурамч тамхи багассан гэдэг ийм судалгаа гарсан байна. Тэгээ бид бас энэ татврын тооцоолыг хийхдээ нэлээд улс ортой хандаж одоо хичээсэн. Энд дээр манай мэрэгжлийн баг, сангийн яам, гайл, эрүүл мэндийн байгууллагын одоо татврын бодлогынхан, эрүүл мэндийнхэн маань гэд хамтдаа суусан. Энэ бол өөрөө татврыг мэдээж улс ортой байханд бол Монгол улсын иргэдийн хүн амын орлого, худалдаа авах чадвар, хэрэглээний одоо үнийн индексийн өсөлт, инфляц гэд олон зүйлийг бид тооцож энэ зохицуултыг хийсэн. Тэгээ энэ зохицуултаа өөрөө одоо тамхин дээр манай Монголд бол талхнаас хямдхан тамхитай болоод байгаа. Үүнийг ямар үнэтэй болохыг манай ажлын дид хэсгээс бас нарийн тооцоол хийсэн хүмүүс маань танилцуулаасаа гэж бодож байна. Ер нь манай Монгол улсын хувьд бол өмнө нь 2012 онд Эрдэнэ чимэг гишүүн маань энэ хуулийг ахлаад за онцгой албан татвар нь доллараар илэрхийлэгддэг байсан юм билээ. Тухайн үед бол нэг хайрцаг янжуур тамхинд 1700-аас 1800 төгрөгтэй тэмцэх онцгой албан татвар оногддог байсан. Тэгтэл одоо бол нэг 830 хэдхэн төгрөг байгаа. Тэгээ бид нар бол энийг мэдээж огцом нэмчихгүй жил болгон үе шаттайгаар нэмнэ. Энэ үе шаттай нэмжээж бид нар одоо олон улсын сайн туршлагын дагуу тамхиталтай бууруулна. Үе шаттай нэмж энэ 14% бууруулна гэдэг зорилтын маань гол тооцоол нь яг л энэ хүн амын амжиргаа бүх тооцоол эдийн засгийн судалгаан дээрээ бол үндэслэн байгаамаа. Тэгэхээр энэ бол төсөв бүрдүүлэх гэж байгаа зорилго биш. Энийг эргээд хүүхэд залуучуудаа бас зориулна гэдэг энэ зорилтыг бол За ажлын хэсгээс нэмж хариулъя. Ажлын хэсгийн 4-р микрофон. Сайн байна уу? Эдийн засгч Баасанж байна. За татвар нэмэгдэхтэй холбоотойгоор энэ хууль бус худалдаа дэлгэрэх үү гэдэг энэ асуултанд хоёр талаас нь хариулах хэрэгтэй байна. Нэгдүгüүрт энэ хуулийн нөгөө гайл хуулийн хяналтын байгууллагууд маань хэр одоо ажиллаад нэг зөв зохистой явуулж чадах вэ? Нөгөө талд иргэд маань яг энэ одоо хууль бус тамхи үн нэмэгдэхтэй холбоотойгоор хууль бус тамхиг хэр их хүсэх вэ? Одоо хэр их нөгөө авах сэтэл нэмэгдэх вэ гэдэг талаас нь тайлбарлах хэрэгтэй байна. За энд хариулахад бол нэг хамгийн чухал судалгаа бол энэ сая гишүүнд дурдлаа. Энэ 2017 онд бол манай Монгол улсад бол гайлын татварыг 5-аас 30%, за 2018 оны 1 сараас онцгой татварыг 10% нэмэгдүүлсэн байна. За энэ үед юу болж исэн тухталаар энэ дээр судлаачид маань судалсан байгаа. Яасан бэ гэхээр Улаанбаатар хот болон хил орчмын аймагуд, за тэгээд томоохон аймагуд дээр хэрэгэлсэн тамхи Энэ ажлын хэсгийнхэн энэ иргэд олон нийтэд нэг зөв мэдээлэл өгнө шүү. Тэ. 4-р микрофон. хэрэгэлсэн тамхины татврын акцийг шалгасан байна. За энэ дээр бол татвар нэмэгдэхээс өмнө бол нийтдээ хууль бус тамхины хэмжээ бол 13% байсан бол татвар нэмэгдсэний дараа энэ тоо багасч 6.3 буюу 2.5 дахин буурсан байна. Өөрөөр хэлбэл хууль хэрэгжүүлэх байгууллагын ажиллагаа бол энэ нөлөөж татвар нэмэгдснээр хууль бус худалдаа бол газар аваагүй гэдгийг нотолж байгаа. За мөн дүүнчлэн иргэдийн худалдаа авах чадвар талаас нь тайлбарлах ёстой. Иргэдийн худалдаа авах чадвар тухайн үед 17 онд бол ямар байсан бэ гэхээр дундаж голч цалин байна 700 сая төгрөг байсан байна. За энэ үед голч цалин 700 сая байхад дундаж тамхины үн одоо янжуур тамхины үн нэмэгдээд тухайн одоо тамхины блок буюу одоо 200 ширхэгтэй тамхины одоо эзлэх үн нь бол 6% байсан бол одоо манай улсад энэ тоо бол 1.5% болж байгаа.